Богино бичлэг оруулж нөгөөд нэг ББ парк руу тавьж байгаа зам нь ингэж явж байгаагуудаа ингээд даалан дээр бохрын төв шугам дээр ингээд даалан дээр зогсчихсон. Ингээд цаашгаа замын үргэлжлэл үргэлжлэл явж байгаа. Гадны компани Улаанбаатар хотын компаниуд бушуухан шиг ажилладаг та нарын зургаас ч болоод зургийн алдаанаас ч болоод бид нэр одоо ажиллаа явуулж чадахгүй байна гэдэг шантаж хэлээл. Тэгээд мөнгө аваад эрдэнэс зайлна. За тэгээд энэ далангийнхаа ажлыг одоо яаж шийдэж байгаа мэдэхгүй. Уул нь барилгын ажил хийхдээ бүх зураг төс нь урдан гараад тооцоо судлаа хийсэн мэт. Тэгээд энэ дээр ирээд зогсчихсон гаццаа. Энэ замыг тавих зургийг гаргахтаа энийг ерөөс огт тооцоогүй нэг. Хоёрдугаар нь 6000 шугамын голор болохоор яг зөрнүүд газар нь байгаа учраас ингээ хүчнээд хийчихэж байгаа. Яагаад н өндөр хүчлийн шугамд хамгаалтын зураг гэж байдаг вэ гэхээр энэ ямар нэгэн одоо аюул ослол энэдрийн болоход энэ зам хамгаалтын зураг дотор явж байгаа хүн амтан үнс нь үнс болно. Хүч үлдэхгүй гэсэн. Тэгээд ийм л эрсдлүүдийг тооцохгүй одоо ингээ ийм юм хийж хүчнээд явж байгаа хууль бус ажиллагаа. Наана харахад бол нэг ерөнхий төлөв хэсэгчлэн төлөвлөгөө тендер нь хуулийн дагуу зардагдаад хуулийн дагуу сонгон шалралт нь явсан гэж байгаа юм шиг боловч яг үнд зүг гарна ингээд 100% хууль зөрчсөн үйл ажиллагаа. Эрдэнтийн 130 мянган иргэний эрх ашгийг зөрчсөн ийм газар. Одоо энэ замыг тавьснаар ямар асуудлууд үүсэх вэ гэх юм бол нэгдүгээрт нь болохоор одоо яг нь 6000 хос шугамуудын голоор тавьсан байгаа энэ зам энэ 6000 Эрдэнэтийн талыг дижиж байгаа 6000 шугамыг нүүлгэн шилжүүлж байна. Хичнээн тэр бомб хичнээн цаг хугацаа Эрдэнэтийн хэдэн хүн тогтгүй байх үгтэй та бодоод үзээрэй нэг. Хоёрдугаар нь тэгэхээр одоо яг энэ зам 500 орчим метр зам тавьж байгаагийн 400 м дотор нь болохоор одоо яг доогуур нь хамгаалтын шугамд нэмхэн энэ юу явж байгааз жижиг далан энэ далан маань болохоор энэ замын нийт үргэлжлэл 400 м тавигдчихж байгаа 400 м. Тэгэхээр энэ 400 м өндөр үргэлжлэлийн шугамыг шилжүүлж таарна. Шилжүүлэхээр одоо энэ нэг төсөв гаргаад тавиад байгаа шорон замыг бүтэн хуулж хайна гэсэн үг юм. Бүтэн хуулж хайна. Инхээр одоо нэг татвар төлөлтийн мөнгөөр санхүүжсэн энэ зардал маань өөрөө ямар ч үргүү зардал болж хөрж байгаа маа. За энэ бохрын шугамыг бас бохрын шугам болохоор үндсэндээ 200 орчим метрийн замын доор булагдж байгаа. Мөн одоо төв замын доогоор бохрын шугам явж болохгүй. Энэ бохрын шугамыг нүүлгэн. Тэгээд дараагийн ажил нь гэхээр одоо энэ замаа яаж холбох юм? Энэ далан байж байгаа. Энэ далан одоо яг тэг сүнжтөөс нь дээшгээ 2 м, зарим газар 3 м өндөртэй энэ далан бохрын шугам. Энийг яаж хийхийг цөмөрөө яаж хуульж зөрчдөг, яаж хүчнэж хийдгийг гэдгийг хараа. Нэг зүйл байж байгаа. 2020 онд сүүлээр 4-р амжилтын ерөнхий боловсролын 4-р амжилт гэж байгаа шүү дээ. 4-р амжилтын явган үний замын зүгээр хавтан хуулж хайсан. Зүгээр ганц нэгийг солиод хийж болох байсан. Энэ бол бүгдийг нь хуулаа хийсэн. Замыг шинжлэх гэж байгаа гэдэг. За тэгэхээр замаа шинжлээч хичээл ном орох гээд би одоо 7 сарын сүүл 8 сараас ахуулаад албаны хүмүүс рүү шаардаж эхэлсэн. Хүүхдүүд орлоо. Энд чинь сертисэн төмөр битүү шороо байна. Хүүхдүүд гэрээсээ гарахтаа хамаг гоё хувцас өмсөд гардаг тийм. Хамаг гоё хувцас өмсөд гарнаа. Энэ нөтөд явган зүүнийхээ замыг тавьж өгөөч. Ядаж та нар шин замаа тавихгүй хуучны замуудын замыг буцаагаад тэр ажлаа хийтлээ тавьж өгөөч гэсэн. Ингээд явгангууд ямар учиртай энэ зам тавигдахгүй байгаадсэн тэр хүүхд явган үний зам тавигдаагүй. Өнөөдөр хүртэл тал нь тавигдаагүй байгаа шалтгаан гэхээр доогуур нь явж байгаа инженерийн шугамшүүлжийг солино гэж байгаа байхгүй юу? Доор нь болохоор бохрын билүү цэвэр усны шугам явж байгаа. Тэгэхээр тэр шугамыг солих учраас тендер зарлаж болохгүй байна. Тендер зарлаж болохгүй байна. За ингээд тендер зарлаж болох. За хэрвээ зарлах юм бол компани нэрээд ажиллаа хийчих учраас дараа нь энэ доотлын шугамыг солихын тулд энэ замаа буцаагаад эвднэ гэдэг зүйл ярьсан. Эвднэ гэдэг зүйл ярьсан. Ингээд өнөөдрийг хүртэл за ингэж явж байгаад би тэр хуулж хайсан замынх нь 50%-ийг нь тавиулж чадсан. 50% тавиулж. Одоо тэгэхэд талан шороо, тал нь одоо хуучин зам хавтан ингээд тавьчихсан. Иймэрхүү маягтай. Гэтэл энэ дээр яаж өгнө гэхээр тэнцэн хэсгэн одоо юу гэдэг 2-300 м газрын инженерийн шугам шүлжээ солихын тулд бүхэл бүтэн ерөнхий бол 3 багийн хүүхдүүдийн тийм үү хамран сургадаг 4-р амжилтын хамгийн гол ачаалттай байдаг хойд одоо явган хүүхдийн замыг бүтэн одоо хаваржин, өвлжин, намаржин гэж тавиаг одоош тавиагүй. Энэ бол энэ зундаа айгүй бол тавигдахгүй. Ингэж болохоор хүүхдүүдийн эрх ашгийг болохоор ингэж зөрчөөд хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхдүүдийн цэвэр цэмцгэр байх амь настай холбоотой сэтгэл төмөр мөртэй асуудлыг эдгээр гацааж чаддаг хийдэггүй. Гингуута өчнөө олон тэр бом төргөний зардал гарах өндөр хүмүүсийн амь нас эрсдэж болох тийм үү. Ийм тэгээд нэг зурсан зураг нь өөрөө яг Эрдэнэ хотод өмнө нь хийгдсэн, бүр өмнө нь хийгдсэн. Магадгүй биднээс урт настай байж магадгүй инженерийн шугам шүлжээ дид бүтцүүтэй зөрчилчөөд байхад нүдэ анаа зүтгүүлээд ерөөсөн 1 2 3 4 хоног өдөр 7 хоног өдөр ийм болгож байгаа. Ийм хэмжээтэй.
Тэгэд ийм л байна. Ингээд ажилд болохоор төрийн хууль бол нэг мөр салаа утахгүй нэг мөр хэрэгжиж байгаа хэвээр. Төрийн алба хашиж байгаа хүмүүс төрийн хуулийг салаа утахгүй нэг мөр хэрэгжүүлж байгаа хэвээр. Гэтэл ингээд иймэрхүү маягтай. Тэгэд энэ зам өнөөдөр шаардлагатай бол шаардлагагүй, ямар шаардлагагүй. Дайлангуй энэ цаг хугацаанд бол бүр ямар шаардлагагүй. ББ парк руу шорон зам байж л байгаа байхгүй юу? Энэ асфальтын зам биш. Зүгээр шорон зам. Тэгээ 150 сая төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгөөр ингээд тоглож хайж байна. Салхинд хийсгэж байна. Салхинд хийсгэж чадж байна. Гэтэл тэнцэн 3-4 багийн хүүхдүүдийн хамран сурж байгаа хүүхдүүдийг шорон зам дээгүүр, сэртээсэн төмрөн дээгүүр бүтэн хаваржингаа, зунжингаа, өвөлжөнгөө, намаржинг ингээ явуулчихж байгаа. Тэгээ ийм л байна. Тэгэд ийм учраас дургу өрөөд байгаа маа яг нэг үгүй хэлэхэд. Тэгээ байгаль орчин аялжуулсан сайд Батэрдний балаг бол дуусахгүй байна. Ямар ч сан Эрдэнэ хотын наадмын талбай баруун хэсэг бол байгаль орчин Батэрдний балгаар ингээд ер нь бол бүрэн сүйдээ дуусч байна. Тэгээ ББ парк гэдэг юмыг нь одоо хуулийн дагуу болгохын тулд 2016-аас 2020 онд аймгийн Эрдэнэ төлөөлөгч суудсан одоо тэргүүлсэн ихэнх нь хууль бусаар хууль бус ББ паркийг хуулийн хүрээнд харагдуулах гэж наадмын талбайд банцсандаа хэсэгдсэн төлөвлөгөө гэж баахан зураг хийсэн. Одоо үүнийхэн гороор одоо ингээд иймэрхүү ажлууд ингээд хийгээд явж байгаа ингээд. Одоо энэ буулгаад байгаа шороноос нөгөө дал нь хамаагүй бүр өндөр болчихсон хараа. Ингээд энэ өндөр ийм далантай. Тэгээ энийг яах юм одоо харж тэгээд мэрэгжлийн хүмүүс дахиад автаад үзэж байгаа хүмүүс хэлэх юм бол одоо хүртэл шийдлийг хайж гин гэсэн. Ямар шийдлэр яаж хийхийг нь одоо ярилцж байгаа юм гинэ. Тэгээ Бачарал дараа бол ямар ч үүрэг даалгавар өгсөн юм шиг. Тэгээд нэгэнд энэ тавьсан зам бол